Ингээд миний дараагийн хичээл эхэлж байна. Энэ удаагийн хичээлээр аккордо үргэлжлүүлж заана. За ингээд эхний аккорд до диез мажор. До диез фа ля бемоль. До диез мажор. За дараагийнх нь ми бемоль мажор. Ми бемоль sol, si bemol, mi bemol major. За дараагийнх нь fa диез мажор. Fa диез, si bemol, re bemol. Fa диез мажор. Дараагийнх нь ля бемол мажор. Ля бемол, до, ми бемоль. Ля бемоль мажор. Дараагийнх нь си бемоль мажор. Си бемоль, ре, фа. Си бемоль мажор. За сая та бүхэндээ мажорын 3 дуурайныг заалаа. Одоо ингээ минорын 3 дуурайныг сурцгаая. За до диез ми ля бемоль. До диез минор. Дараагийнх нь ми бемоль, фа диез, си бемоль. Ми бемоль минор. За дараагийнх нь фа диез, ля, ре бемоль. Фа диез минор. За дараагийнх нь ля бемоль, си, ми бемоль. Ля бемоль минор. Дараагийнх нь си бемоль, ре бемоль, фа. Си бемоль минор. За ингээд сая бүгдээрээ мажор минорын дуунуудыг тоглож сурлаа. Одоо ингээд та бүхэндээ би энэ төгөлдрүүрийн хар төвчлөрүүдийг одоо нэршлийг хэлж өгье. Хоёр янзаар нэрлэдэг байгаа. За ингээд нэрлэхээс өмнө би та бүхэнд диез бемолийн тухай одоо хэлж өгье. За диез гэдэг маань болохоор нотыг хагас тон дээшээ болгож тоглоно гэсэн үг. За энэ до гэдэг нотыг хагас тон дээр болгох нь шүү дээ. До диез болох нь. За диез минь болохоор ийм үүрэгтэй байх нь. За бемоль гэдэг нь болохоор нотыг хагас тон доошоо болгож тоглоно гэсэн үг. Ре гэдэг нотыг хагас тон доошоо. Ре бемоль гэж нэрлэдэг байх нь. За тэгвэл сая бүгдээрээ сурлаа. До диезийг хагас тон дээшээ болгож тоглол дог, хагас тон дээшээ болгож тоглол до диез. Ре гişхийг хагас тон доошоо болгож тоглол ре бемоль. Дараагийнх нь. За дараагийн 2 дахь хар төвчлөөр ре гişхийг хагас тон дээшээ болгож тоглол юу гэж нэрлэх вүлээ? Диез, ре, диез гэж нэрлэх нэ. За ми гişхийг хагас тон доошоо болгож тоглоныг бол ми бемоль болох нь байна. Ми бемоль. За дараагийн хар төвчлөөр. За энэ фа гişг байна тийм үү? Фа гişхийг хагас тон дээшээ болгож тоглолоо. Фа диез. Соль гişхийг хагас тон доошоо болгож тоглолоо. Соль бемоль. Энэ мэтчлэн ингээд нотоо нэрлээ явах нь байна. За одоо та бүхэнд би аккордын хөндрөл зааж өгье. За бүгдээрээ до мажор дээр жишээ олгоод одоо үзье. До, ми, соль.
до мажор. За хүндрэн хэрэг мөчтэй гэхээр бүгд жишээ суур гიშгэ одоо энэ 3 дахь гишгээрээ солиод тоглоё гэсэн. Суур гიშгэ энэ дээр 3 дахь гишг болгож тоглоно. Тэгэхээр яах нь вэ? Ми, соль, до. Мөн ялгаагүй энэ до мажор ах нь. До, ми, соль. До гიშг нь хамгийн дээрээ гарцсан гэсэн. Энэ муу адилхан до мажор гэсэн. За өөрөөр яаж хөндрөх вэ гэхээр соль гიშгээ суур болгоод тоглолцъя. Соль, до, ми. До мажор. Муу адилхан до мажор. За үүнийг аккордын хөндрөл гэж нэрлэдэг байна. За бүгдээ ре минор дээр нэг аваад үзье. Ре, фа, ля. Ре минор тийм үү? За тэгвэл бүгдээ 3 дахь гишгээ суур болгоод тоглоод үзье. Ля, ре, фа. Ялгаагүй ре минор ах нь. Энэ ля гişг маа доор суур болгоод тоглож чинь. За энэ мэтчлэн бүгдээ аккордоо хөндөж тоглож болно.